Хар хоромын шинэ эхлэлийг ертөнцид дуурсгасан ерөнхийлөгч хүрэлцэхэд талархалтай. Ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Нью-Йорк хотно нэгдсэн үндэсний байгууллагын чуулганд оролцож байна. Энэ үеэрээ дэлхийн эндрээс монголчууд эртний нийслэл хар хоромоо шинээр эко ухаалаг, ногоон хөгжлийн үзэл баримталд тулгуурлан сэргээн босдгоор ажиллаж байгаагаа мэдэгджээ. Ингэж ертөнцийн сонорт хүргэх ёстой хот бол хар хором мөнөөсөө мөн. Ялгуусан мандаж авах үедээ дэлхийн соёлын төв шашин худалдаа цэрэг, улс төргээд бүх талаар гүрэн улсын нийслэл байсан дэлхийн түүхэн хот бол хар хором яа харахгүй мөн. Энэ хотыг сэргээн бүтээх үйл явц энэ оны эхнээс өрнөж байгаа. Уг хотын ямархуу байсан дүр төрхийг илэрхийлсэн баримтат кино ерөнхийлөгчийн багийнхан үзүүлээд байгаа. Гоё л харагдаж байгаа. Өнөөгийн нийслэлийн байдлаач харсан улс үндэстэн дивжин дээшилж байх нь утга учраач бодсон замнал түүхэн өндөр их бүрний үр садуудын хувьд ч гэсэн хар хоромоо шинээр өндөр дээдээр зохион гуйлах нь манай улсын язгуур эрх ашигын нэг байх нь гарцаагүй байна. Ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх нэгдсэн үндэсний байгууллага явахынхаа өмнө хар хором хотын шавыг тавьсан тухай мэдээлэгдэж байна. Ингэхдээ ихээхэн төв наман байж ултаа хандсан бололтой. Эрдэнэ 100-аас арагш их хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалт явагдах бололтой юм. Ар хангаа хотонд өгийн нуур хашаад сумын нутагтаж төлөвлөлтийн хүрээнд багтаж буй бололтой байна. Ерөнхийлөгч өгийн нуурыг ганг шиг ариглах тухай чухалчлалж айлдаж энэ хотыг сэргээн босгохвол манай улсын үндэстний соёлын болоод улс төр эдийн засаг оршихуйн дархлаанд шинэ гэрэл гэгээ үүсгэх нь дамжиггүй. Гагцгүй өвтөр түргэн барьж байгуулах учиртай. Энэ хотыг босгон мандуулах үйлсэд хүн бүрийн зүтгэлж хэрэгтэй. Нийт ялангуяа урлаг соёл үндэстний оюун санааны зүтгэлтнүүд оройлон зүтгэх учиртай. Эртний их гүрний түүхээс сануулсан сэргээсэн идүүгээчлэн үзүүлсэн кино жүжиг юу бүгдээ урин залж хийж бүтээх ёстой. Үндэстнэрээ хөтөлбөргүй нэгдэх учиртай юм. Саяхан төрийн шагнал хүртсэн продюсер Лавдаржийн Балхажав Мөнх хаан гэж кино төсөл хэрэгжүүлж ирсэнээ зарласан. Шилдэг зохиолчдын багаар кино зохиолоо бичүүлэн бэлэн болгосноо нэгэнтэл болгосон. Үүнийг нь дэмжээсэ. Мөнх хаан бол хар хоромын гол эзэн, Монгол гүрнийг дэлхийд жинхэнэ утгаар нь загварчилсан хаан байсан. Тэр төсөл нь амжилттай хэрэгжиж кино бүтээл нь bijээсэ. Монголчууд өнөөдөр 40 их 80-ийн хулгай яриад шүүхтээр асуудал явж байна. 40 их 80-аар хар хоронг дэлхийн супер хот болгон барьж болно доо. Хүн төрлөختөө алмарам эртний түүхт хотоо босгоход манай улсын баялаг, хүн ардын сэтгэл хүрэлцээтэй нь тодорхой. Хар хорноо бүтээцгээ энийн түргэн. Үүнд оройлж хар хоромын шинэ эхлэлийг ертөнцид дуурсгасан ерөнхийлөгч хүрэлцэхэд талархалтай. Ард түмний ой санамж. Амаsun амлалт нэхэн. Амлалт цэгмэн.